Энэ хэсгээр drag and drop гэсэн функц буюу монголоор зөөж аваачих гэсэн харилцаа ажиллагааг хэрхэн үүсгэх тухай үзэх болно. Дасгалын 5 дугаар хавцнаас 13 доогуур зураас drag and drop интерактив ажиллагааг үүсгэх. Эхлээл гэсэн cptx файлыг нээ. 7 дугаар слайд руу очие. Харагдцыг стейж дээр бүтнээр харагдахаар процентыг сонгож өгч болно. Properties буюу шин чанарын панелд master slide дэлгэгдэгдсэнээс харуул content slide with text гэсэн хэлбэрийг сонгосон байна. Стейж дээр харахад энэ ямар нэгэн товч байхгүй байна. Хичээлийн storyboard хэсгээс 7 дугаар слайд дээр байх гатчиг болох өнгийг холих гэсэн текстийг хуулж аваад Captivate дахь шин чанарын панел дахь гарчгийн мөрөнд буулгана. Мөн слайд дээр асуултын текстийн оронд документын 7 дугаар слайдын хэсгээс зурагт үзүүлсэн 2 өнгийг хольсноор ямар өнгө гарах вэ гэсэн текстийг хуулж аваад буулгах хэрэгтэй. Ингээд болсон гэж үзвэл preview хийж үзье. Зөв хариулт болон буруу хариулт өгөн туршиж үзээрэй. Ийм байдлаар drag and drop буюу чирц зөөж аваачих гэсэн интерактив ажиллагааг хэрхэн үүсгэхийг энэ хэсгээр бид үзэж дуслаа.